6 дугаар ангиас эхлээл спортоор хичээлсэн. Тэгээ чөлөөт бөхөр хичээлээд тэгээ бүр нэлээ утсан 3 сар болсон баг. Тэгснийхэн дараа нэг тэмцээнд оронгоотой тэр үедээ яг жоох шантраад тэгээ болсон. Тэгээ дараа нь явж байгаад нэлээ удаад спортоор хичээлэхгүй гэж бодож байсан мөртлөө дахиад нэг цаанаас спортод дуудаад таквондогоор хичээлээд тэгээд жижигцүүгээр хичээлээд бокс гэ яг одоо тэгэл холимог талаан дээр тамирчин бол явж байгаа. Бас биднийг үзэж байгаа сонсож байгаа хүмүүс сонирн байж магадгүй. Эмэгтэй хүүхэд яагаад энэ спортыг сонгох болвоо гэдэг асуултаас хүн болгонд төрж иж магадгүй юм. Өөрөө ч энэ спортоор хичээлээ гэхэд ойр дотны хүмүүс чинь ер нь дургуулах гэсэн эсвэл бүгд дэмжиж ирсэн үү? Би эртдээ хэлээг байхгүй юу. Эхлээд нөгөө боксоор яваад бараг 2-3 сар болоод тэгээд ингээ хамар мамар хөхөрцөн байх төрчлэн ээж ингээ нэх анзаарахгүй мэдхгүй амар нууцаар ингээ зардал марлаа болоо тэгээ явжсэн. Тэгснийхэн дараа яхаа арга нөгөө боксын бэлээ гинт гарч ирээл те. Тэгэл наачрал за яаж нэж ингээд би тэгээ нөгөө ахлага ингээ сурагч байсан болохоор тэгээ явандаа ээж мэдсэн. Тэгээд бокс болохоор арай гайгүй байжгаад тэгээ ингээ холимогтлааны нэг тэмцээнд орсон би. Тэр үедээ ингээл ээжлэлтэй өө зүгээрээ нэг гоё тэмцээнд орч өрөөд ирё гэд жоохон нууж агаад тэгээд ингээ нууж байгаа дараа нь амжилт гараад ирэнгөө тэгээ яг манай ээж тасаа тэгээ мэдсэн. Тийм үү.